Энэ жилийн Met Gala 2025 үнэхээр гайхалтай сайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн сэдвийнхээ дагуу маш олон алдарснууд хослол костюм бижаг өмсөж ирсэн байсан. Хүмүүсийн хамгийн их анхаарлыг татсан уран бүтээлч бол яатчгүй Лиза байсан. Лиза анх удаа Met Gala-д оролцож байгаа. За түүний гоё л гэх юм бол Louis Vuitton брендийн цүнх болон хувцаар бол гоёсон. За энэ үдэш Лиза маань үнэхээр гайхалтай сайхан харагдаж байсан. Гэхдээ зарим хүмүүс хэлэхдээ Лиза анх удаа ийм том арга хэмжээнд оролцож байж ямар ил задгаа хувцалсан юм бэ гэж бас шүмжилж байгаа. Дуучин rapper Doechii маш олон хүмүүсийн дургуг хүргээд байна. За учир нь тэрээр өөрийнхөө байрлаж байсан зочид буудлаасаа арга хэмжээ рүү явах хоорондоо өөрийнхөө өмсөн хувцсыг нуух үүднээс төрдөг хаалт болон дээгүүрээ 2-3 зоондог тэг шүхрээр ингэж нууж байгааг та нар харж байгаах. За тэгээ энэ бичлэгийг харсан маш олон фэнүүд их дургуун үрсэн л дээ. Ямар сүртэй юм бэ те. Хувцаа харуулчлаа гэж бухимдаад арын баг хамт олон руугаа жоохон уурлах өнгө аястай ярьж байгааг та нар бас хараарай. Louis Vuitton брендийн хувцаар бол гойсон байгаа. За тэгээд энэ хувцсыг нуухын тулд яагаад тэгж сүртэй сүржингээр нууж хааж маягласан болоо би жоохон гайхаж байна. Яа тэгэхээр дэлхийн од болох Madonna, Rihanna, Zendaya, Gigi Hadid гэх мэтлэн эдгээр одууд олон жил Met Gala-д оролцож байхдаа хизээч ингэж сүртэй маяглаж байгаагүй. Rihanna гэснээс Rihanna маань 3 дахь хүүхдээ хевлийдээ тээж байгаа юм байна. Rihanna болохоор Met Gala-гийн бол хамгийн чухал зочдын бол нэг байдаг. Яа тэгэхээр Rihanna юу өмсөх болоо гэж хүн болгон одоо хүлээлт үүсгэдэг гэх юм уу. Rihanna-гийн нөхөр A$AP Rocky Met Gala-д оролцохдоо энэ цагийг зүүсэн Bulgari брендийн $635,000 үнэтэй бугуун цаг юм байна. Анх удаа Blackpink хамтлагийн 3 гишүүн Met Gala-д оролцсон байгаа. Харин Jisoo ганцаархнаа оролцоогүй. Rosie болон Hailey Bieber YSL брендийн хувцаар бол гоёсон байгаа. За манай Rosie-гийн өмссөн хувц бол үнэхээр гайхалтай сайхан харагдаж байсан. Гэхдээ өсний засалт бол дэндүү уйдгартай байсан гэх юм уу. Бараг Coachella фестивалаас шууд хүрээд ирсэн юм шиг. Үсээ уг нь ядаж нэг шуугаад ч гэдэг юм уу, сүлжээч гэдэг юм уу, ядаж нэг Lisa шиг жоохон ач холбогдол өгсөн бол өмсөн хувцас нь илүү амьлах байсан болов гэж би бодож байна. За харин Janie-гийн хувьд гэх юм бол Janie-гийн өмсөн байгаа энэхүү гоёл нь болохоор загвар зохион бүтээгч Karl Lagerfeld-ийн 1987 оны коллекцаас Chanel dress-с санаа авсан юм байна. Хэдхэн цагийн өмнө Janie өөрийнхөө Instagram хаяг дээр энэхүү зургийг оруулсан. Met Gala-гаас албан ёсоор өгсөн урилга нь байна. За Met Gala 2025 оны хамгийн онцлог look болон нэг хувцас нөгөө хувц руу шилжиж байгаа энэ шилжилт бол маш олон хүмүүсийн анхаарлыг бол татсан байгаа. За тэгээд энэ залуу хин юм болоо гэд нэлээд сайн судалж үзсэн чинь энэ залуу болохоор жүжигчин за Damson Idris гэдэг нэртэй залуу юм байна. Түүний гойсон гоёл нь болохоор Tommy Hilfiger брендийн хувцас юм байна. За энэ жил Kendall Hailey хоёр маань даруухан хэрнээ маш тийм дэгжин харагдахаар ажил хэрэгч хувцсыг сонгосон байсан. Энэ жилийн Met Gala-д хэн гэдэг алдарсны гоёл хамгийн их таалагдсанаа доор коммент хэсэгт бичээрэй.